Та гайлын харилцаанд оролцохдоо цаг хугацаа, санхүүгээ хэмнэж гайлд бараагаа захимаар өөрөө мэдүүлэх боломжтой болсныг мэдэх үү? Би танд дараах зааврыг хүргэж байна. Та www.gail.cg-ийн сайт руу хандаж ороход л болно. Миний зааврын дагуу алхмуудыг хийгээрэй. Нэвтрэх, заавар, мэдээлэл. Гайлын харилцаанд оролцогч та www.gail.cg-ийн вебсайт руу хандан орж нэвтрэх зэсдээр дарна. Нэвтрэхдээ e-Mongolia, банкны эрх, эсвэл тоон гарын үсэг аль нэг дурын нэвтрэх эрхлээр дан нэвтрэлтийн систем рүү нэвтрэн орно. Та өөрийн мэдээллийн бүрэн бүтэн байдлыг нэгтлэн хянах самбар дээр дарж орно. Дарж орсноор та гайлын лавлгаа, тодорхойлолт, гайлын бүрдүүлэлт, гайлын лабораторийн дүгнэлт, нэхэмжлэлийн жагсаалтыг тус хянаж харж болно. Та гайлд бараагаа мэдүүлэхдээ гайлын бүрдүүлэлт зэс рүү орж гайлын мэдүүлгүүдээс сонголтоо хийж мэдүүлнэ. Та экспорт импортын барааны гайлын мэдүүлгийг шинээр бичих товч дээр дарж мэдүүлгээ бөглөж эхэлнэ. Та барааны гайлын мэдүүлгийг бичихдээ та гайлын хил нэвтрүүлэх хоёр сонголтоос сонгох юм. Мэдүүлгийн төрөл бүрдүүлэлтийн горим гайлын байгууллага зэргийг барааны нэр төрөл, гарал үүсэл, байршил зэргээс хамааран сонголтоо зөв хийх нь чухал юм. Та гайлын байгууллагаас сануулж байгаа цэнхэр өнгийн санамж бичгүүдийг сайтар унших нь зүйтэй. Барааны үндсэн мэдээлэл хэсэгт тухайн барааныхаа барааг тодорхойлох кодлох уялдуулсан системийн код, ангиллын тоо хэмжээ, хэмжих нэгж тоо хэмжээ, тээврийн зардал, валютын төрийг сайтар нягтлж мэдүүлэх, мөн гадаад худалдааны дагалдах бичиг баримтуудыг заавал PDF файлаар хавсарган оруулна. Та өөрийн цаг хугацаа, санхүүгээ хэмнэж гайлын харилцаанд оролцсонд баярлалаа.